За, ерөнхий сайдад энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ одоо илүү мэтгэлц гэхээсээ илүү иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх ийм зорилготой байгаа учраас би асуултаа тодорхой зөвхөн тоо баримт асуух маягаар тавья. Та бас тодорхой хариулахыг бодоорой. Амжиргааны өртөг гэдэг нь маш өргөн ойлголт. Нутаг дэвсгэрээс авахуулаад хотоос сун газраас байгаа газраас хамаарат амжиргааны өртгүүд янз бүр байдаг. Тийм учраас би энэ амжиргааны өртгийг зөвхөн дундаж орлоготой өрхийн хэмжээнд байгаагаар нь ингэж асуултуудаа тавья. Нэг ёсондоо дундаж орлоготой өрхийн амжиргааны өртөг гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь дундаж орлоготой өрхийн амжиргааны өртөг яг хэдэн төгрөг байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол хэдэн төгрөгийг нэг сарын хэрэгцээндээ зарцуулж байгаа бол өнөөдөр Монгол улсад дундаж орлоготой өрх гэж тооцох вэ гэсэн ийм асуулт байна. За энтэйгээ зэрэгцүүлээ дахиад хэрэглээний үнийн индекс гэдэг та бас түрүүн дурдсан 430 барааны талаар ярьсан байгаа. Тэгэхээр хэрэглээний үнийн индекс маань 8.6% өмнөх оныхоо одоо үеэс өссөн гэдэг дээр бид нар түрүүн дурдаад өнгөрсөн. Энэ дунд нь ингээд доторх бүтцийг харах юм бол эрчим хүчний бүтээгдэхүүнүүд, эрчим хүчний үйлчлэгнүүд бол хамгийн их өссөн байгаа. Хоёр дахь нэг асуулт анхаарах ёстой асуулт нь юу вэ гэхээр үйлчлэгээний салбарын зардал маш их өссөн байгаа. Эргүүлээд ингээд нөгөө талд нь харахаар үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин нэмэгдэг байгаа. Тэгэхээр энэ зардал хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Яагаад хэрэглээний үнд багтж байгаа үйлчлэгээний салбарын зардал өсөж байгаа вэ гэдэг дээр хариулт өгнө. Энэ хоёр асуулт байна. За ерөнхий сайд хариулна. За Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Ер нь амжиргааны доод түвшин 488-аас 495 мянган төгрөг орчим байхад бол өрхийн орлого дундаж орлого. Дундаж гişээр 2 сая 970 мянган төгрөг гэж статистикийн газар тооцсон. Зарлага нь бол 3 сая 90 мянга гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг 123 мянган төгрөгөөр зарлага нь орлогоосоо дунджаар даваад байгаа ийм чиг хандлагатай байна. Ер нь дундаж орлоготой иргэн Ерөнхий сайдад нэмэлт минут. Ийм учраас өнөөдөр дундаж өрх сар бүр зээл авах шаардлагатай болж байна гэсэн үг. Үүнийг орлогын бүлгээр нь авч үзвэл нийт өрхийн 60 орчим хувь нь орлогоосоо давсан зарлагтай байна. Яг энэтэйгээ багцаад байгаа 63.8% нь одоо зээлтэй байна. Ийм учраас бид эх жилүүдэд эдийн засгийн өсөлтөө макро түвшин 6% байж ажил эрхлэлтийг нэмэгдүүлж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг хадгаламжтай болох, зовн цаас хувьцаа хөдөлж авах боломжтой болгосон хуримтлалтай болох нэг орлогын зарлагаасаа илүү давжиж ийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ийм зорилтыг эх 5 жилийн үндсэн чиглэл тавьсан байгаа. За өнгөрсөн хугацааны бодлогоч гэсэн дандаа зардлаа инфляцийг бууруулахад бид эрэлтийн болон нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийг заалж чиглэж байна. Үйлчлэгээний салбар бүтээмж дандаа багтаа байдаг салбар. Жишээлбэл өсчний бүтээмж өдөр хэдэн хүн засна нэмэгдэх болцоог. Бусад салбар бол технологийн дэвшлэр За хуулийн цаг дууссан байна. Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн хуулиар 37-30 секунд. Нийт цаг дууссан байна. За Далаанбатбаяр гишүүн 1 минут нэмж өгье. За Ингээ уян хатан өдөрт журлыг удирдах байгаа учрал дарагтай их баярлалаа. Тэгэхээр яг залгуулад асууя ерөнхий сайдаа. Та сая хэллээ 3 сая 90 мянган төгрөгийн өртөгтэй зардалтай байгаа гэж хэлж байна. Тэгвэл яг энэ дундаж орлоготой өрхөд яг энэ зардлага даагаад цаана нь өртгөн цаана орлого нь илүү гарч байгаа, хуримтлалтай үлдэж байгаа дундаж орлоготой өрхий хэдүү байгаа вэ? Энэ дээр танд тоо байгаа юу? Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаарт нь хэрв ингээд үлдэгдэлтэй цаанаа хуримтлалтай үлдэж чадж байгаа бол энийг зөвхөн банкнд хадгалуулахаас илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжууд нь юу байгаад байгаа вэ? Таны ойлголтоор энэ passive income гэдэг юм ойлголт ер нь зөв үү буруу юу? Энийг дэмжих ёстой юу үгүй юу? Энэ дээр та тодорхой хариулт өгөхгүй юу? ерөнхий сайд хариулна. Тэгээ ер нь бол Монгол улсын нийт хадгаламжийн хэмжээ бол 24.3 их найд болсон. Бодитгүй 3.8% байгаа инфляц гас тооцоод. Тэгэхээр ер нь бодит төсөлт бол 4% гэж тооцож байгаа. Энэ жилийн үед. Бусдын үед бол дандаа буурч ирсэн. Бодит орлого өөрөлдвөл инфляцаа орлогонд гүйцэхгүй байгаа. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт хийх пассив инком буюу одоо хөрөнгө оруулалтыг хадгаламж хүү унцаас
одоо олох гэх мэт нэмэлт орлого олох боломж чинь өөрөө илүү орлоготой бодит орлоготой болж ижил энэ нөхцөл бүрдэнэ. Ийм учраас үнийн өсөлтийг макро түвшиндөө хязгаарлаж авах нь засгийн газрын гол зорилго байна. Ингэжээж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нөхцөл болно. Үүний тулд макро эдийн засгийн доктортой байдлыг хангаж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за мөн одоо ажлын байр бий болох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогууд энэ эх 5 жилийн гол бодлого байгаа. Саяны хугацаанд ч гэсэн энэ чиглэлүүдийг барьж хамгийн гол нь ажил эрхлэлт хийж хэрэгтэй байна. Энэ бэлэн мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж энэ